Би айл авах хүүхэд, би 4 хүүхэдтэй айл авах хүүхэд. Би хэм бэ? Өөрөө юу гэдэг вэ? Өв залхамслагч чи уламжаар манайх юу гэдэг вэ? Галын эзэн тийм. Галын эзэн гал боломж гэсэн үг тийм. Тэгэхээр бүр гал боломжийг хөвгүүд шонхонд өгнө гэдэг зүйл бол бүр 3000 жилийн тэртээ хүмүүсийн санаанд үүсчээ. Тэгээд хүүд үлдээж байгаагийн гол шалтгаан нь юу юм гэхлээр эд хөрөнгийг залхамжлагч гэдэг утгаар. Тэгээд хүүг төрүүлдэг ээж хэм бэ? Тэр чинь одоо бүр энэ санаанаас ихтэй 3000 жилийн дараа ингээд бүр ингээд хэмжигдсэн зүйл байна шүү дээ. Миний үрийг тех бомб гэж хэлдэг. Бомб гэж юу вэ Монголоор? Сав тийм. Энэ ид зүйл тийм. Тэгэхээр ид зүйл хүн хоёр юу ялгаатай вэ? Юу л энэ юм бэ? Эмэгтэй хүнийг бол зүгээр сав гэж харж байсан. Энэ бол зүгээр тест төрүүлээд миний хүүхдийг төрүүлж өгсөд сав гэж харсан. Тэгэхээр нөгөө өмнө яриад байгаа тэр энэ зөвгдөг эмэгтэй хүнийг үнэлдэг зүйл чинь хэдэн мянган жилийн тэртээ эрэгтэй хүнд эрх мэдэл очсноор л гарч ирж чараа. Эхэндээ бол тийм зүйл байгаа боловч ингээд түүхэн хөгжлийн явцад хувираад өөрчлөлтөд ээж ихээр харж болж байгаа. За яг ингээд энэ янз бүрийн домгийн зүйлүүд. Тэгээ энэ хаанаас ихтэй юм бэ? Энийг бэхжүүлсэн зүйл нь юу гэхээр манай соёл иргэншлийн эхлэл энэчнээс явж байгаа. Энэ Роми эзэн хаан Христийн сургаалыг дэмжснээр Грекийн домгод зүйлсэн гэж байна. Тэгэхээр юу юм гэхээр одоо бидний ингээд санааны их болсон бидний амьдарч байгаа суурин соёл иргэншлийн их чинь хаанаас ихтэй юм бэ гэхээр Ром эртний Грекээс ихтэй. Тэгвэл тэнд нэг бурхан байна, нэг л амьдралын зам байна. Юу үнэн бэ гэдгийг бурхан зам нүглүүлдэж болохгүй шүү гэд тусгаалan заагдсан байгаа. Тэгээд хамгийн амар нь юу юм гэхээр та нүглүүлдээд яваад ах юм бол ламнар одоо юу гэдэг ламнарч биш юм аа. Шашны мянгатангууд бид нар шийдэх шүү гэдэг санаа явсан. 16 дугаар зуунд 17 дугаар зуунд юу болсон бэ гэхээр чи сайхан эмэгтэй байна. Чамаг хүн ингэж төрөлдсөн юм байна биш. Чиний ээж чинь чөтгөрийн хоолд өртөө чи юм сайхан төрсөн учраас чи шашны мянгатангуудын энэ хүслийг өдөөгөөд байна. Тэгэхээр чи бурхны илч биш чөтгөрийн зараг чамаг шалаа гэж шалгаж ирсэн. Яагаад вэ? Үзэсгэлэнтэй учраас. Үзэсгэлэнтэй учраас хүмүүсийн ирчүүдийн дургслыг өдөөгөөд байна. Тэгэхээр ийм сургаалыг номлосон нь өөрөө зохиомжтой зүйл. Роми эзэнт гүрэн хязгаар задран болсон юм байна. Мянганаар хэмжигдэхгүй шүү дээ. Хэдхэн зууны өмнө шүү дээ. Хамгийн амар. Гэтэл яг одоо ингээд зөвгнээд үзэх юм бол юу гэхээр хүн төрөлхтний анх оюун санааны эхлэл нь юу байсан бэ гэхээр амьдрал бол тийм асуудал биш ээ. Болохгүй бол дахиж төрөөд энэ асуудлаа шийдэх гэж үзье. Тийм ээ? Тэгээд үнэхээр нэг замаар шийдэж болохгүй бол өөр олон замаар шийдэх та тийм. Тэгээд ер нь дарлуулах гэдэг зүйл бол байхгүй. Харин ертөнцийг яаж харах вэ гэдгийг бид бодох хэрэгтэй байна л. Тэгээд хүмүүст үйлчлэх нэг үнэн байхгүй, хууль байхгүй гэдэг дээр харчихсан. Жишээлбэл нэг ийм зүйл байна л да саяхан болсон. Хэдэн жилийн өмнө дэлхийн сүүр гэж хэлсэн шүү дээ. Тэгээд тодтаанд юу хамгийн их бодлогдлоо? Лааш Монгол гэр газ аргал одоо нөгөө за сайн ярих юм бол болцмолц гэдэг. Гэтэл бид нар шинжлэх ухааны мэдлэгээр бол ертөнцийн сүрэл болох уу? Гол үндсэн юм шүү дээ. Ингээд намны аймгийн 9 гарыг жагсаж байгаа учраас энэ дандаа нэг асуудал болно. Тэгээд дэлхийг гинт явж байгаа зогсчихно. Тийм учраас ертөнцийн сүрэл болох юм бол ингээд түнэр харахгүй болно. Тэгэхээр бид нар ингээд амьдрах шаардлагатай болно. Орос улсад амьдрах хэрэггүй юм байна. Бөөр юм гэсэн тийм. Тэгээд тэрийг тайлбарж байгаа юм гэхээр 5 гичнээс их гарчлаа. ертөнц сүрэх гэдэг тохиолдол тэгээд хоорондын уялдаа холбоо байгаа юу? Гэтэл зөөр юу юм бэ гэхээр энэ хүмүүс ярьсан зүйл өөрөө үнэн байсан нь. ертөнц мөкснө сүрсэн үү? Мөхөг сүрээ үү те? Байгаад нөө жамсараа эргээл мандгаараа мандаад ертөнц мөхөг юм гэсэн. Тийм. Гэтэл яг үнийг хэлэхэд хүмүүс үнэн гэж харж байгаа зүйл нь заримдаа өөрсдөө боомжлцдаг юм аа. Тэгэхээр тэр зүйлийг байнга нөхөн сэргээж эргэж харчих гэдгийг л энэ яриад байна. Тэгвэл бидний эргэж харах зүйл юу юм гэхээр үнэхээр бид нар эртээр үеэс уламжилсан хүнийг дээдэлсэн сайхан нийгэм амьдарч байгаа юм. Хамгийн амар юм л дээ. Манай нэг салхигийн хүн 4 охинтой. Манай ээж бол хамаатан дондоо дахан бэр гэж ярьдаг. Ялгааны юу вэ? 4 ихтэй. 3 ихтэй.
Тэгээд нэг хүчтэй бий. Түрүүсэн на쁜 байж өстэй. Тэгээ бас тэр чинь түмээ ихтэй. Чихэр говь дотроо дуугар ирчүүдтэй энэ зэрэгс дуугарч байдаг юм уу те. Юу хүндэт хүлээ. Хүндэтэй. Асууч том ээжийн хувьд хүүхэд төрүүлэх юу вэ? Ээжийн хувьд эмэгтэй хүний хувьд хүүхэд төрүүлэх юу вэ? Биологи үзэл мөн үү? Арай өөр асуу. Хүүхэд төрүүлэх юу нь амархан асуудал. Хүндтэй. Тэр чинь маш хүндтэй. Тэгвэл 4 охин төрүүлэх бол юу ч биш. 3 хүү төрүүлэх бол мундаг ажил гэдэг юм байна. Энэ юу вэ? Нөгөө ялгалтаар гарч байгаа. Аюул олон хүн ангиуд явж ирсэн. Тэнгүүтээ одоо бүр сүүлдээ ингээд нэг төрлийн бас байгууллага дахан бэр тодруулнаа гэж яваад байгаа шүү дээ. Тэ? Дахан бэрийн гэрчлэгээ бол дахан бэрийг авахшуулна гэдэг байгаа шүү дээ. Энэ юу вэ? Тэгээ ялгалтаа харьяалгатаа хандж байгаа. Бүр одоо тэрийг бүр ингээд санаачиж хүмүүс өөрсдөө бүр хийж байгаа л гэсэн. Энэ ч бол шууд хүсэл. Гэтэл хүн төрүүлэх гэдэг бол болох юм нэ. Тийм хүслэж боддог асуудал биш. Тэгээд нэг амархан боддог зүйл биш тийм шүү. Тэгвэл хүн төрүүлэх юу юм бэ гэдгийг ингээ харъя л да. Бид нар өөрсдөө хүн төрүүлэх гэж байгаа бол хүн төрүүлсэн юм бол юу вэ гэдгийг хараад үзье. Тэгэхээр бүгдээ оршуугаа ингээ харъя. Бид нар төрснөгийг бодохын тулд яаж биологи үзэл яриа санах хэрэгтэй болчихно л доо. За, статистик харах юм бол эрэгтэй хүн өдөрт дунджаар 2 сая орчим үр тогтоох чадвартай сперматозоид боловсруулдаг гинэ. За, насан туршдаа тэгвэл эрэгтэй хүн хэд вэ? Хэдийг боловсруулдаг гэж юм чинь? 45. За, 45 тэрбум. За, хамгийн гайхалтай нь юу юм гэхээр энэ 45 тэрбум сперматозоид бүгд таны удмын мэдээллийг дамжуулах чадвартай байдаг. Өмнө нь ахтай. За тэгээд ингээд дэлхийд дээр амьдарч байгаа ирчүүдийг дундснаад аваад үзэх юм бол ойролцоогоор амьдрах хугацааны 3 хүүхэд үсгэх юм байна л да. Тэгээд магадлал аваад үзэх юм бол таны аавын сперматозоид та болох магадлал нэг харьцах нь хэд вэ? 15 тэрбум. За тэгвэл нэгийг 15 тэрбум тооны машин дээр хуваалт өгөөч. Тооны машин тавьж болтоо. Тарцсан чинь таны машин байна шүү дээ. Нэгийг хуваах нь 15 тэрбум. 15 тэрбум. Магадлалыг нь гаргаж ирж байгаа гэсэн үг шүү дээ. Нэгийг хуваах 15 тэрбум. За 0 цэг зэ. Ямар харин болох вэ гэхээр 0 цэг 11 тэг явж байгаад 11 тэг явж байгаад 6. Тэгээд хамгийн зөвхөн 7. Тэгээд яг 6 66 гэхлээр бид нар чинь тэгэхээр нөгөө 5-аас дэш шууд 7 болчихсон шүү дээ. Зүүн дээр бомба хасгаа нөгөө тогтох маргал гэж ярьдаг. Тэгэхээр тэрлүүд өгөхөд шүү тийм үү? За тогтохож гэж байна. Хамгийн ямар магадлал чинь 0 цэг 0 6 байгаас. Нэг биш байгаас. 0 байгаас. За тийм олон сүнсэн дотроос арай гэж. Ямар лав тогтсон байж байгаа шүү дээ. Тэгээ би тогтцоод ингээд зогсоод байх хамгийн. За тэгвэл дахиад цааш наваад үзье. Таны өвөөгийн сперматозоид таны аав болоод таны аавын нэг сперматозоид та болох магадлал хэд вэ? За энэ гүмэл ч юм уу те сэтгэшгүй ч юм уу. За нэг бол толмол ч юм уу те байж магадгүй. Нэгийг хуваах нь 144-ийг үржих нь 10-ын 18 зэрэгтэй очиж те. За тэгвэл хүний нэг үеийг 25 жилээр баримжаалаад та 10 үеийн дараа төрсөн байх магадлал энэ. 10 үеийн дараа тэгээ 250 жилийн дараа та төрсөн байх магадлал энэ. Тийм их үеийг төрчихгүй байна тий. За тэгвэл төрсөн байх магадлал аваад үзье л та. Хүн төрөлхтөө үүссэн цагаас хойш 750 мянган жилийн тэртээс та төрсөн байх магадлалыг аваад үзье. Нэгийг хуваах нь 18-ыг үржих нь 10-ын 500 мянга гаруй зэрэгт. энэ олон сүнсний арай гэж. Тийм ээ. Тэгэхээр ингээ харах юм бол Ийм амир юмнаас гараад ирдэг. тэгээд хамгийн гайхалтай юм гэхээр саяны математик тооцоол ээж нь халыг оруулаагүй. Тэгээд хоёр үчиг. Тэгэхээр өвөө эмээ хоёр уучраад тэр хоёрын дундаас хүүхэд гараад тэр хоёр маань болохоор аав ээж хоёр хоорондоо уучраад би гарна гэх юм бол нөгөө магадлал улам нэмэгдэнэ. Та төрөхгүй байх намайг улам ихсэн байна.
Тийм ээ. Тэгээд нөгөө эхийн үеид байж байгаа санамсаргүй ураг унах те нөгөө наалцсан байсан ураг маань хохроод зүй бусаар золбохч байдаг юм уу? Тийм явдал гарах юм бол энэ бүр ихсэн. Тэрийг ерөөсө тооцоогүй. Ингээд аваад үзэх юм бол юу вэ гэхээр бидний оршин байх магадлал бараг л 0. Дүгэл 100. Тооны машин дээр 0 гэж цааш яваад гисэн тийм үү? Тий. Тэгвэл дүгнээд үзье л та. Хэдийгээр бид нар төрөхгүй байх магадлал нь маш их боловч бид нар 100% байна гэхдээ нэг тийм ээ. 0 биш. Бид нар 1 гэдэг тоог ихшээгээд 1 хүн гээд өөрсдөө нэлээд явж байна. Тэгээд тэр учир нь юу юм гэхээр хөөх юм уг нь дунджаар бид чинь хэдэн нас хүлээ? 65. За эрчүүдийн дундч бол 65. За эмэгтэйчүүд 8-аас хамаараад 73 хүрч байгаа. Тэгээ харах юм бол 65 жилийн бид нар 18-ыг нь сууд өгдөг. Хасуул хэд вэ? 18-аас 65-аас 18-ыг хасуул. 47. 47. За 47. За энэ 47 жилийнхаа 3-ны 1-ийг нь унтаж өнгөрөв. Өдөр дунджаар 8 цаг унтъя та. 47-гоор 3 тоо хэд вэ? 15. За 15 гарч ирлээ. Тэгэхээр бид хамгийн идэвхтэй амьдарч байгаа 15 жил. Хүний төрлийг олоод хамгийн идэвхтэй амьдарч байгаа 15 жил. Тэгэхээр энэ 15 жилийг бид нар уг ийм асар их хувь заяаг олж маш өв цэнтэйгээр төрчихсөн юм бол үрээштэй засуулмаар байна. Тэгэхээр хамгийн гол зүйл нь бид нар амьд байгаагаа таашаах чухал байна. Тэгэхээр бид нар амьд байна. Хүн болоогүй тэр олон магадлал дундаас бид нар хүний төлөйг олоод ихшээсэн байна. Гэтэл бид нар амьд байхад амьдралаа таашаахад тулгарч байгаа зүйл юу юм бэ гэхээр нэг асуудал гарч ирнэ. Одоо мөнгөөс илүүтэйгээр бүр олон юм байгаа. Хөгжил гэж яриад. Тийм ээ? Тэгвэл хөгжлийг тодорхойлохын тулд үнэхээр хөгжөлтэй байж бид нар сайхан амар амгалан санаа зовхгүй амьдрах юм бол бид нар одоо амьдрал дээр 3 зүйлийг ялах хэрэгтэй. Тэр хөгжил гэж яриад байгаа зүйл чинь зүгээр тоон өсөлт юм уу, тийм? Эсвэл дэвшил юм уу? Нэг бол хөгжил юм уу гэдгийг ялах гэсэн үг. Өсөх гэдэг нь юу юм бэ гэхээр зүгээр л ямар нэгэн хэмжигдэхүүний орон зай юм уу үзүүлэлт хэлж ийн гэсэн үг. Тэр сайнаарч байж болно, муугаарч байж болно тийм ээ. А дэвшил гэх юм бол нөгөө өсөлтийнхөө үр дүнд хүний амьдрал эерэг нөлөө гарч ах хэрэгтэй. А тэр эерэг нөлөө удаан хадгалагдчихж тэр хүний амьдрал сайжрах юм бол хөгжил болно. За энийг би яагаад хэлж байна вэ гэхээр нэгдсэн үндэсний байгууллагаас бүр ингээ хөгжлийг тодорхойлсон байгаа. Хөгжил бол хүний эдлэл зохих эрх юм аа нэг. А тэгээд хүний эрхийг одоо юу гэдэг хүн өөрөө хөгжихдээ эдийн засаг, нийгэм, соёл, улс төр гэд олон зүйлийн арга хэмжээнд оролцож хөгжил болно нэг. Тэгээд энэ хүн өөрөө хувь нэмрээ оруулах ёстой. Хувь нэмрээ оруулсан бол үр шимэнд хүртэх ёстой гэдэг нүг бүр өөрсдийнхөө нөгөө ерөнхий ассамблеагаар ийм тогтоол гаргацсан байна. Тэгэхээр би одоо та бүхэн дараа нэг зургууд үзүүлье. Тэр зургууд хөгжил үү, дэвшил үү, эсвэл өсөлт үү гэдгийг надад хэлж өгөөч. Тийм ээ? Өсөх гэдэг бол хоо нэмэгдэж байгаа, орон зай ихсэж байгаа зүйл. Тэр нь хасах байж болно, нэмэх байж болно. Өсөлтөн дээр тулгуурлаад хүний амьдрал сайжирч ивэл дэвшил болно. Эерэг үр дүн гарч ивэл дэвшил болно. Тэр эерэг үр дүн хадгалагдаад хүний амьдралын чанар дээшилж ивэл хөгжил болно. Тэгэхдээ нэг зүйл санаараа Монгол улсын ерөнхий сайд Чимдийн сайхан бэлэг бол 1-р эдийн засаг, 2-р эдийн засаг, 3-р эдийн засаг гэж ярьсан. Энэ хөгжил биш ээ. Хөгжил чинь эдийн засаг, нийгэм, соёл, улс төрийн гээд олон зүйл дээр энэ явж иж хөгжил болно шүү. Тэрийг санах хэрэгтэй. Мөнгө нэмэгдээд байгаа юу? Монгол улсын эдийн засгийн үзүүлэлт бол эерэг шүү дээ. 3 үйлрэл дарааж хасах болох юм бол хямралтай гэж ярьж болж байгаа. Гэтэл хямралтай гэж нэрсэн энэ сүүлийн 5 жил манай Монгол улсын эдийн засаг дандаа эерэг байна. Дандаа өсөлттэй байна. Хувь нь харин 30%, 15%, 7%, 3% гэж өрсөлдөж явж байгаа. Тийм. Тэгэхээр эдийн засгийн хямрал манай Монгол нүүрлээ. Инфляци багасцаа. Бодох хэрэгтэй тийм. Тэгэхээр улс улсын дуу тусгаал ханаар тусгайлан чимээ сонсохгүй болгож гисэн. Японд. За яг ийм асуудал Германд болсон. Германы нэг мужид яг ийм сонгосны буудлаас болоод олон улсын шинжтэй нислэг хийдэг сонгосны буудлаас болоод унтж чадахгүй гэсэн. Мужийн захиргаанд гомдол гарангуут мужийн захиргаанаас оройн 22-оос өглөөний 6 хүртэл олон улсын нислэг хийхгүй байх
шийдвэр гаргасан. Энэ юу вэ? Яагаад? Ягаад вэ? За бүр чухал байна. Өөр нөгөө төрийнхээ за тэр мууч бол нис хонгоцны буудалтай болсон. Нис хонгоцны буудалтай болсон учраас эрх жуулчдын тоо зорч хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа. Өсөлт тийм үү? Эхэндээ энэ хүний амьдралд эрг нөлөө үзүүлсэн үү? Чимээ шуугал байсан. Чимээ шуугаангүй болчихлоо. Тэгвэл яах вэ одоо? Энэ хүний амьдралд эрг өөрчлөлт гаргаживэл дэвшил болно тийм. Тэгээд мужид одоо олон хүн зорчоод зурагчнаар ирээд байвал мужийн юу өөрчлөгдөх вэ? Эдийн засаг нь тэр мужид оруулж байгаа мөнгөний тоо ингэж магадгүй. Хүний төлөв болох чи ямар хэцүү вэ мэдэж авлаа. Өстөж чухал юм харагдчихлаа. Тэгээд нөгөө мужид оруулж байгаа нийгмийн хүчин зүйл, соёлын хүчин зүйл, эдийн засгийн хүчин зүйл бүгд нийлжиж хөгжил болно. Энэ бол шууд хөгжил биш. Буудалтай болсноор өсөлт гарч иж байгаа болохоос биш тэнд дэвшил байхгүй. Тэгэхээр Улаанбаатар хотод ирээд барьж байгаа салхитын хөндийдөх буудал бол хөгжлийн илрэл биш ээ. Энэ өсөлтийн илрэл. Тийм ээ? Тэгээд тэр буудал чинь ашиглалтанд ороод тэгээд бүр ингээд нэлээд хугацааны дараа хүмүүсийн амьдралыг өөрчилж хөгжил гэж ярьдаг гэсэн. Гэвч манай шийдвэр гаргагч нар яаж байгаа гэхээр дисонксын буудал барьж байгаа нь хөгжил гэж ярьдаг. Үгүй тийм биш. Улаанбаатар хотод юм уу аймгийн төв дээр баригдаж байгаа гой том барилгууд бол хөгжил бол биш. Өсөлт. Тийм ээ? Тэр байрыг ашиглах боломжтой юм оршин суух байрлалын тэр өөрөх амьдрах боломжтой орон сууцны тоо нэмэгдэж байгаа өөр юм биш. Зам юу вэ? За би одоо яг үс санаа зав. Энэ. За нэг юм. Машин явж байна тийм ээ? Энэ хүн даацын машин явах боломжтой зам нэмэгдэж байна. Тэгэхдээ энэ хүний амьдралд эрг өөрчлөлт гарч байгаа юм. Манай Монголд гарсан зураг шүү дээ. Монгол хаантай Тэгэхээр таны асуусанчлан замтай болж байгаа бол нөгөө автоэврийн хэрэгсэл зорчих замын урт нэмэгдэж байна. Өсөлт. Нөгөө байгаль орчин цөрөг нөлөөтэй нөгөө юу гэдгийг бэлчээр талхилж байгаа эсвэл байгалийн орчныг тэр чигээр өөрчилж байгаа одоо юу гэдгийг нэг бол одоо энэ хүний амьдралд ийм цөрөг нөлөөтэй бол тэр дэвшил биш. Дэвшил авчихгүй бол хөгжлийн тухай яриад шиг байна. Тийм ээ? Тэгэхээр энэ бол юу вэ гэхээр өсөлт. Энд ямар ч хөгжил ярихдаггүй. Тэгэхээр замын урт нэмэгдэж ирсэн. За энэ биенд яг ийм байшин бол харж байгаа учраас тэгж өсөх гэж. Одоо шинэ хатгаар нь болсон засвал замууд байна шүү дээ. Тэгэхээр одоо хөгжил биш үү? За тийм. Тэр чинь үр дүнгүй өнгөрсөн наадмаар хөвсгөл рүү нэлээ болсон тийм. Санаж байна. Маш олон цовоо үсээ тэнцээ байгаа шатхуун төгөөх станц хоосроод ATM нь бүр ажиллахаа байж эвдрээд програм нь гацаад бөө юм болсон тийм. Юунаас болсон бэ? Тэнд олон хүн очсноос асаад юм. Тэнд олон хүн очсноос болсон. Олон хүн юу гаргацсан? Тэгэхээр зам ашиглаад тэнд очиж гин гэдэг чинь эргүү сөргүү гэдгийг бол бид нар мэдэхгүй. Гэхдээ тэнд амьдарч байгаа, тэнд ажиллаж байгаа жуулчны болон айлууд 1500-ийн 2500-ийн халуун сав цайгаа 5000-аар хоногийн 20,000-ийн орыг 40,000 50,000 хүртэл өсгөж үйлчилсэн. Юу вэ? Энэ юу вэ? Энэ дэвшил. Тэр хүмүүсийн тэр жилдээ бидний эрг өөрчлөлт гарсан. Орлого тодорхой хэмжээгээр нэмэгдсэн энэ дэвшил. Эрх чинь юу болох вэ? Энэ зам юу болох вэ? Бид нар мэдж байгаа юм. Мэдхгүй те. Эрх зам өсөлтөөр аваад яа гэв бүр боли манжуур явж гэх юм уу те. Тэгээ хүмүүс сонголт өөрчлөж болно шүү. Эсвэл наа боли хэрэг сууж үзчих гэх юм уу те. Тэгэхээр тэр зам бол өсөлтөн дээр тулгуурлаад нэг удаа тэр прогресс гарч магадгүй те. Дэвшилсэн байж магадгүй. Тэр тасалдахгүй байх хэрэгтэй. Америкийн зам барьснаар тэгэхээр удаан үгүй. цаг хугацаа зарим нэг хүн хичээж штэ. Тийм. Одоо
Мочи 2 өдөр явдгаас цаснаа замдаш тарны өдөр ингээд. Тэгээд мочи хар замдаг шаран замтай яснаар нөгөө машинтай хийдэг замаар яваад. дэвшил. Яг тэр одоо би энийг бодож штэ. Тэр хүнд гарч байгаа эерэг өөрчлөлт буюу эерэг өөрчлөлт буюу энэ бол дэвшил. Тэгээд ч хугацаанд Урт хугацаанд энийг хадгалаад улам ингээд тэр дэвшил яваад байна шүү дээ. Тэр дэвшил хадгалаад явах хөгжил болно. Дэвшлээ хадгалж чадахгүй унах юм бол одоо нөгөө замнууд чи эвдрүүл яах. Тийм ээ. Тэгвэл нөгөө явдаг байсан замнууд чинь эвдрүүл яах гэж аяг байхгүй. Тэгэхээр нөгөө замын чанар стандарт гэдэг давхар орж ирдэг гэсэн. тэгээд зам Тэр бол хөгжил бол хүрэх ёстой. Хөгжил төлөв хийж байгаа. нэг ачаа тэр дараа би хөгжлөө байна. Тэгэхдээ нэг зам тавьцснаар шууд хөгжил гэж тайлбар болохгүй маа. Харин За махын доос чинь энэ одоо юу өсдөө тэгээд одоо юу өсдөөс маш хэрэгтэй. тийм. Эцэг тодод нэг ачаад Бичээр юу тавьчих байгаа. тайлбарч байгаа тийм. Эцэг даацууд маш их хэрэгтэй. Тэгээд бодвол зөв тоон өсдөө тийм. Тийм. Нэтэл хөгжил марчин бол одоо ашигтай шүү бас юу мөнгө болж байгаа гэх. Одоо Тэгээд тэгээд нөгөө татас суулаа юу дав суулаа шүү дээ. эерэг чанараа хэр удаа хадгалж байгаа. Олон малтай хүн эерэг чанараа амьдралынхаа тэр өөрчлөлтийг хэр удаа хадгалж байгаа. 100 төлөвлөл яах юм. Барилгын амжихаа болийг гэхэд тасалтгүй орлого нь нэмэгдээд байгаа юм уу? Эсвэл өөрчлөлтөд байгаа юм уу? Хинээс хамааралтай байгаа юм. Тэ? За Давхар нөгөө өөрөө ингээд бичээрээ хуваарлаад өнөөдрийн аж ахуйн гол суурин аж ахуйн гол ялгаа тэр шүү дээ. Байрлалаа дасан зогсож, байрлалаа төрөнгөйж биш, байрлалаа дасан зогсож тойгож явдаг шүү дээ. Энд дээр өөрчлөлт гарч байгаа юм. тэгээд бас тэглээ зүгээр биш юм байна тийм. Тийм. Энэ юу вэ? Энэ үү? Аха. Тэр явахгүй гадар Хөгжлийн дэвшилтийн нэгэн байштай тусгай юм зам гаргаж байгаа. Энийг хийгээр байхгүй. Тийм байна. Тийм. Тэдгээр цаг төрийн албан хаагч тусалж байгаа хэдий боловч энэ хүн зүгээс ч хамааралгүйгээр Юг зам явах зам. Орчин тавьсан. Тийм орчин амьдрах хэрэгтэй гэсэн. Одоо бодлоо болор сайхан жишээд ийм тэрэгцэлтэй байгаад гэрээсээ гараад энд шууд их боломж байгаа юу? байхгүй. Хинээс ч буухгүйгээр туслахгүйгээр энэ тахинд орж ирэх боломж байгаа юу? Тийм. Ятнаа хэлж байгаа юм. Ингээ аваад үзэх юм бол хөгжил дан ганц эдийн засгаар өнгөхгүй байна. Нөгөө орчны хүртээмж буюу нийгмийн асуудал хүртэл давхар орж ирж байгаа гэсэн. Энэ юу вэ? За тэрсэн төрхөнд үзүүлэлттэй шүү дээ. Тийм. За болон сайхны ихнэр энд суужий гэж бодъё. Миний хүүхэд ямар хүстэй вэ? Уламжлалаа сануул яг жирэмсэн эмэгтэйчүүд хоорондоо гар барьчуул хүлцчүүл юу болчтой гэдэг. Тэгвэл одоо яг хацаа миний хүүхдийн хүүс ингэ солигдож явж байгаа нэг боцогсчихгүй тийм. Эрэгтэй. Тэгэхээр энэ юу юм гэхээр хөгжил дан ганц эдийн засаг нийгэм биш бүр соёл орж ирнэ. Манай уламжлал, манай цаан заншил тэгээ бидний соёлын үнэт зүйлийг хүртэл анхаарах хэрэгтэй. Тэгэхээр үнэхээр л ачаалттай байгаа юм бол энэ хүмүүс зэрэгтэй нэг нэгэндээ хүрэхгүй байх тэр боломжийг нь бүрдүүлэх гэсэн үг. За энэ од дотор юу гэдэг вэ? Өөр. Тэгэхээр нэг чинь хэрэг шүү дээ. Яг жирэмсэн эмэгтэй хүнд бол нэг удаагийн төслүүд байгаа шүү дээ. Тэгээ одоо юу гэх юм ариун цэврийн болоод яг төрсний дараа төлөвлөлтийн үеэр ашиглах зүү гэх мэтчтэй ингээд. Гэтэл зүүн энийг хүн хуваараа өөрийнхөө мөнгөөр авах биш. Тэр нэг удаагийн вакциныг бүрэн дүр хангаж өгдөг байх хэрэгтэй. Тийм ээ. Тэгээ сая улсын хурлаас ч нэг шийдвэр гаргах гэж бөөр болно шүү дээ. Төрх газар эмэгтэйчүүдэд зориулсан нэг удаагийн төрх вакцин тэгээ одоо тэр чинь баг үлгэнээс ахуулаад оюутны зүү ариун цэврийн памперс бүгд орж байгаа шүү дээ. Тийм зүйлийг төсвөөс хамгуулж өгдөг байгаа чигээр хэлэнгүүт чинь манай улсын хурлын гишүүд энэ ямар шаардлагатай юм? Энэ эрүүл мэндийн салбарт хангалттай хөрөнгө оруулалт хийж байгаа. Яагаад дахиад 3.6 тэрбумыг нэмэх хэрэгтэй ингэж хэлж байгаа. Тэгэхээр бүр эмгтэй гишүүд дийлхэ болонгууд нь нөгөө төр газар ашиглаж байгаа нөгөө даав, самбай төрөлбөрийн зүйлүүдийг үзүүлж ийм зүйл таны хүүхэд төрөл яах юм бэ гэж ийм шийдвэр гаргаж байгаа жишээ.
Тэгэхээр төр хүртэл энийг анхаардаг бол бодлого шийдвэр гаргадаг хүртэл анхаардаг асуудал яриж чинь гэсэн. Энэ хэдийн үед болдог вэ? Эмчид үзүүлэх гэдэг очирч байгаа. 그래 아니야 뭐 Өвөл зүгөөний тань За. юм байна. Энэ хүүхэд, энэ ээж, тэр энэ хүн юу вэ? Маску тийм. Маску байх нь ханиа томооны үеэр эрсдэл агуулж байгаа. Ямар эрсдэл агуулах вэ? халдвар дамжуулахгүй. Энэ хүүхэд уг нь оюутан бус олоотой холбоотой өвчнөд байж байгаад ханиад үлдэх байт юм уу? А нэг бол энэ хүүхэд нь ханиадтай байж байгаад илүү уушигны хүнд өвчнөд туслагч байдаг юм уу? Тийм магадлал ихтэй. Тэгээд манай эрүүл мэндийн салбарыг унтсан гэж яриад байдаг. Гэтэл эрүүл мэндийн салбарыг унах болсон нэг зүйл юм л хувьчлал. Эрүүл мэндийн салбар төрд байгаад үнэтэй хүндээ хүрч чадахгүй нэг учраас хувьчилсан дээргээ хувьчилсан. Хувьчлахынхаа өмнө эрүүл мэндийн салбарын үйлчлэгийг зориулсан төсвийг хангалттай өгдөг байсан. Тэнгүүд хүмүүс за хувьчил гэж явцсан. Гэтэл сүүлд Азийн Өвчний банкны хийсэн судалгаагаар төр эрүүл мэндийн үйлчлэгийг үзүүлж яагаад хувьч шилжүүлсний дараа хүрсэн үйлчлэгийг харьцуулаад үзэнгүүт одоо бараг төрийн үзүүлж ирснээс илүү сул болж байгаа жишээнүүд гарч ирж байгаа. Энэ юу вэ? За энэ палатанд нийт хэдэн хүн байгаа вэ? За сайн Эцэг юм байна. 그래도 баг хүмүүстэй шүү дээ. Тэг орж тэн дээр хоёроо нэг энэ дээр хоёроо нэг дээр хоёроо. Энэ өрөөнд 16 хүн байсан. Оо стандартаараа энэ орчин хэнд зориулдаг вүлээ? Өвчтөд. За азтай палат байгаа юм. Азгуунууд ингээ коридороор явж байгаа. Энэ юу вэ? Өсөлт дэвшил хөгжлийн айлын вэ? Эвслүүлж байгаа хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа гэдэг. Өсөлт эерэг биш сөрөг байдаг чинь жишээ. Тийм ээ? Ойлгомжтой тийм.